Adele, Rolling in the Deep. There's a fire starting in my heart, reaching a fever pitch and it's bringing me out the dark. Finally, I can see you crystal clear. Go ahead and sell me out in the alley or ship fair. See how I leave with every piece of you. Don't underestimate the things that I would do. There's a fire starting in my heart, reaching a fever pitch and it's bringing me out the dark. The scars of your love remind me of us. They keep me thinking that we almost had it all. The scars of your love, they leave me breathless. Can't help feel it. We could have had it all. Rolling in the deep. You have my heart inside your hand, and you played it to the beat. Another minute. ер нь бол Аделийн энэ дуу ийм хөгжимгөө ер нь өөрөө их монотон нэ дөө. Тэгээд яг ихний бодгоод бол чи ингээл дуулж байна л да. Зүгээр яг одоо тэр яг нөгөө нэг нюансууд дэшээ гардаг гэмтэр дээр ингээд хашгираад тий жоохон контрол алдаад өөрөөр хэлбэл арай л одоо юм болоог байна да да. Өшөө бэлтгэл чамд ийм гоё дуулах одоо юу байдаг юм бэ? Авьяастай дахиад өшөө гоё бэлтгэл хийх хэрэгтэй л харагдаад байна. Миний хувьд бол энэ жил арай л болохгүй бол хойсон жил харин гоё болоод гараад ирж магадгүй гэж бодогцгоо. Тэнцвэ. Өчлөө би өөрсөнд байна. Энэ жил жи сайжир чадсан гоё таамартай. Хэдимчмээр байна. Их таалж байна. Гэхдээ боток гоё tagut mo. Yeah, Adele, yeah, because in the position band, chini the position more. Yeah, so in jonga amarhan the dosong go through. Yeah, so next, and some way we super tense. Yeah, just a oir alta garchak shivan. Энэ дуун дээр үстэй те хөгжингүүд болохоор яг энэ дууны чадлын юугаар үзүүлж болох вэ те энэ дууны ямар боломжоор нь өөрийнхөө хоолойхын чадлыг үзүүлж болох вэ те тэр нь болохоор тэр нуглааснууд нэгт те тэр нь болохоор барагтаа энэ дууны одоо голцоо гэх юм уу те фишк нь тийм үстэй те дуу бол ойлгомжтой. Гэхдээ энэ мелизм энэ нуглааснаас болж бас энэ дуу хийд болсон байж магадгүй. Энийг бол чи ганц нэг мелизмын дуулсангүй. Дуулда. Ихнээс нахуулаад. There's a fire starting in my heart, reaching a fever pitch and it's bringing me out the dark. Bringing me out the dark. Энэ нуглаасуудыг бол сайн ажиллаад сайн давтаад хийцэн байх хэрэгтэй. Тэгсний дараа энэ дуу чинь гоё дуурна тий. Агуултөр яагаад энэ дууг та нар дуулж болох вэ гэдэг байгаа вэ гэхээр энэ дуу тийм ч амар дуу биш шүү. Яа тэгээд энэ дуулдаг дууч нь өөрөө Адел чинь бас зүгээр нэг юу гэдэг нэг караокегийн клубны дууч биш үү те. Жишээ нь олон улсын чадaltaй дуучдын нэг нь болохоор тийм болохоор маш их хэцүү дуу шүү те. Хэцүү дуу аваад алдчихваа гэсэн одоо бодлоор та нарт хийж байгаа. Тийм болохоор цаашдаа яг энэ юун дээр анхаарал тавиад, нуглаасан дээр анхаарал тавиад, хоёр дахь нь дээд өнгөн дээр анхаарал тавьчих юм бол олон гэж бодож байна. Тэнцлээ.